Өдрийн мэнд та бүхэндээ Great Wall Motor компани Haval брендийн 2024 онд бүрэн шинжлэгдсэн Haval H загварыг авахар сонирхож буй за мөн авахар төлөвлөж буй хүмүүстээ зориулж гарын авлага видеог хүргэж байна. За энэхүү автомашин маань өөрөө танк 400 автомашины рамн дээр суйрлаад чигдсэн. За рам нь болохоор гангийн орц маш өндөртэй. За энэхүү автомашины нийт жин нь болохоор за 2 тонн 960 байдаг. За энэ автомашины нийт уртын хэмжээ нь 4960 мм. За харин өргөний хувьд гэх юм бол 1.976 м. За өндрийн хувьд гэх юм бол 1930 мм өндөр болж ирдэг. За газраас тэнхлэг хүртэлх өндөр нь болохоор 23.5 см өндөр болоод ирдэг. За тэнхлэг хоорондын зай урд дуунаас хойд дууны хүрэх тэнхлэг хоорондын зай болохоор 2850 мм буюу та бүгдийн сайн мэддгээр Land Cruiser 200, 300 Lexus автомашинуудтай адилхан тэнхлэг хоорондын зайтай. Тийм учраас явдлын үед маш зөөлхөн. За дээрэс нь хойд тэнхлэг дээр чулаактай учраас ямар ч батаа саадан дээр нь бол ямар ч асуудалгүй явчихна гэсэн үг. За одоо та бүхний энэ харж байгаачлан өөрийнх нь сток обод дуу болохоор 19 инчийн стоктой. За дууны хувьд 265, 55, 19 гэсэн хэмжээтэй зоны дугуйтай байна. За явах тангийн хувьд гэх юм бол Японы алдартай брэнд байдаг. За урдаа болохоор давхар гартай, тусгай ажиллагаатай энгийн амаржийн байрлаж өгдөг. За харин хойд тэнхлэг дээр болохоор чулаак байрлаж өгж байгаа. За чулаак байрлаж өгснөөр энэхүү автомашин маань илүү оффроуд чанар нэмэгдэж ирж байгаа. За мөн дээрээс нь юм ачхад хойд тэнхлэг гулцаахгүй хазаалт өсөхгүй л гэсэн үг л дээ. Haval H загвар маань запас дуугаа доороо үрдэг. За харин багажны хаалган дээр болохоор аяллаа боксыг үрж өгдөг байгаа. За энэхүү бокс маань өөрөө 25 кг-ийн даацтай. За онгоолгоотаа ширээ маягаар бас ашиглах боломжтой аяллаа хөрхөн боксыг шийдэж өгсөн байна. За гэрэлний хувьд гэх юм бол 3D хойд ухрах болон за тормозны гэрэл, за аваарын гэрэл за багтаж өгсөн байна. За тэгээд Haval H-ийн бас нэг хамгийн том давуу талтай зүйл бол байнгын дөрөв дугуй майждаг гэдгээрээ давуу талтай. За ерөөсөө салахгүйгээр байнгын full time майждаг гэсэн үг. За хойшлоод хоёлаа бензиний стандартыг үзүүлээ. За энэхүү автомашин маань өөрөө 80 литрийн багтаамжтай банктай. За энгийн 92 буюу евро 5 стандарт бензин хийгдэнэ. За мөн та 80 литрийн банкн дээр нэмэлтээр бас банк суйрлуулах боломжтой 80-110 литрийн банкыг суйрлуулах боломжтой. За гишгүүрний хувьд гэх юм бол нийт 250 кг-ийн даацтай гишгүүртэй. За цохилт шингээдэг. За мөн ийм материалаар хийгдсэн даацтай гишгүүр байршиж өгсөн байгаа. За бариуллын хувьд гэх юм бол уламжлалт бариултай. За урд хоёр хаалганы бариул бол мэдээж смарт мэдрэгчтэй бариул байдаг. Толон дээр байршиж байгаа. За энэхүү камер болохоор за цохор бүсийн камер гэж байна. За энэхүү автомашин маань 360 камер бол бүтэн тойроод ажилладаг. За хоёр толон дээр бол цохор бүсийн камеруудтай. За урдаа болон хойноо бас 360 дээр камертай. Хойд камер бол ухрахын камер. За урдаа 2 камертай байдаг. За одоо та бүхний тэр шилэн дотор харж байгаа камер болохоор за радар системийн камер. Энэхүү камер маань таны аюулгүй байдлын системийг илүү дэмжиж өгдөг гэсэн үг. За энэ камер маань болохоор 360-ын камер маань байгаа. Уртлынхаа саадыг харах. За мөн дээрээс нь тойроо 360 бүхий л одоо камеруудыг харах. За тэгээд автомашинаа анзаарсан бол нийт 8 ширхэг ийм аюулгүй байдлын мэдрэгч байгаа. Машина тойроод. За энэхүү мэдрэгч маань аюулгүй байдлын системийг маш өндөр түвшинд дэмжиж таны аюулгүй байдлыг бол тодорхой хэмжээнд бас өндөр түвшинд хангаж өгнө гэсэн үг. За Haval H-ийн маань доторх зай бол ажил төрлийн автомашинуудтайгаа харьцуулах юм бол маш саруул, маш өргөн, маш өндөр байдаг. За одоо миний хувьд гэх юм бол 1.75 м. За ингээд хамгийн суудлаа бол яг өөртөө тохируулаад суудсан байна. За би шиг ямар ч тулах боломж бол байхгүй надад. За тэгээд мэдээж 2 дугаарыг нэ бас маш том. За энд ингээд суугаад яг өрүүлэн дээр ард сонгууд харагдц маш сайтай гэсэн үг. Одоо ямар ч том битүүн байсан, за жижиг битүүн ч үгүй хамаагүй хамраа бол яг гоё давж харнаа л гэсэн үг. 2 дугаарыг нэ буюу зорчигчийн хэсгийн хувьд гэх юм бол бас мөн адил зай маш томтой. За дээрэс нь 5 дахыг бол яг бүрэн хангаж өгдөг. За хоошоо хөвтж болно. За урагшаага босоо сууж болдог. За автомашины зай хэдий том байх тусмаа зорчигчийн бас 5 дахыг
илүү тэр төвшөндөө хангаж өгдөг гэж би боддог. За хойд суудлууд бол халдсан байна. Бүх суудлууд хална. За мөн урд хоёр суудал мэдээж халт хөрдөг. За энэхүү автомашин маань өөрөө нөгөө хит хүтэн зориулагдаж хийгддэг болохоор за халаагуурын системүүд бол маш их байна. Ялангуяа зорчигчийн хэсэгт бол за хөлн доороос за мөн толгой дээрээс за тэгээд энэ өвдөгнөөс гэсэн 3 төвшөнд халуун үл байдаг. За мөн хүүтэн үл гэдэг юм байна. За тэгэхээр бол энэхүү автомашин болоо зорчигч бол ямар ч тийм тулж за мөн даарна гэсэн асуудал бол байхгүй байна. Тэгээд бас нэг давуу тал нь болохоор том панорамик люктэй. За автомашины маань моторын хувьд гэх юм бол 2.0-тэй турбо бензин болон 2.4-тэй турбо дизель гэдэг сонголтоор манад борлуулагддаг. За одоо та бүхний яг энэ харж байгаа болохоор 2.0-тэй турбо бензин мотор байгаа. За цуваа 4 цилиндр мотор, 2.0-тэй мотор нь өөрсдийнх Great Wall мотор компани өөрсдийнх нь хөгжүүлж буй мотор байгаа. За турбоны хувьд Америк брендийн турбо. За цахилгааны утас болон за батарей одоо манай батарей гэж аккумулятор гэж ярьдаг зүйл маань одоо бүгдээрээ герман брэнд байдаг. Германы Varta, Германы Bosch брэнд байдаг. За харин энэ автомашины маань урагшаага 8 шатлалтай автомат болон гидромеханик хосолж өгж байгаа хурдны хайрцаг бол бас яг герман брэнд байдаг. Хурдны хайрцаг болон мотор маань нийлээд 218 м-ийн хүчин чадлыг өөрөөсөө гаргаж байна. За 380 Нм буюу маш их хүчийг гаргаж чадж байна гэсэн үг ээ. За хаваал ээж гэсэн бас нэгэн том давуу тал бол мэдээж 3 дугаар игнэний судал. Нийт 7 оны судалтай гэсэн. За 3 дугаар игнэний судал муу адил бас яг том зайтай. За метр далтай хүн бол хангалттай суучна. За харин тэшний хувьд гэх юм бол 3 дугаар игнэний судлыг урагш нь унгааснаар нийт 750 литрийн багтаамжтай. Харин 2 дугаар игнийг бас хамт унгаагаад нийтэд нь ачих юм бол 2100 литрийг бол хангалттай ачих боломжтой. Бас нэрээ автаашгсан байна. Багажинд байрлах 220 вольт 400 ваттын тог гаргахчвал мэдээж хаваал ээжс бол багтаж өгсөн. За автомашины бас нэгэн чухал зүйл бол хамар буюу амьсгалах хэсэг байдаг. За ихэнх машинуудынх болохоор энэ хойд гүбрнээс дэшег энэ хойд криланы орчим байршиж өгдөг бол за манай машинуудынх болохоор хойд багажны хаалган дээр ингэж байршиж өгдөг. За энэ яадаг гэхээр одоо таны автомашин дотор байгаа агаарыг сэлгэж одоо гаргаж өгдөг. За ийм хэсэг байгаа. За энэхүү хэсэг маань яагаад ингэж машинд байх ёстой вэ гэвэл одоо автомашин хэдэж нэгээр одоо агаар сэлгэсэн тохиолдолд насжилт удааширч мөн таны дээрээс нь эрүүл мэндэд болон за аюулгүй байдалд бол эргээр нөлөөлж өгдөг ийм хэсэг байна. За машиныхаа одоо доторх интерьер хэсэг дээр за 14.6 инчийн ухаалаг дэлгэц. За энэхүү дэлгэц маань өөрөө Apple CarPlay, Android Auto дэмждэг. За та мөн энэ дэлгэцэн дээрээсээ автомашиныхаа бүхэл ухаалаг системүүдийг удирдаад явах боломжтой, хянаад явах боломжтой гэсэн үг. За оффроуд бас хяналтын самбар болгож ашиглах боломжтой. Энэ дээрээсээ та дугууныхаа хий болон цельсийг за мөн дээрээс нь хойд дундын дифференциал төгжигч бүрэн ажиллаж байна уу, салсан байна уу те тэргийг хянаад явах боломжтой, лоужингаа хараад явах боломжтой гэсэн үг. За тэгэхээр энэхүү дэлгэц маань бас хэрэглэхэд маш амархан, ашиглаад явхад илүү хялбар. Яг л одоо өөрөөр хэлбэл таблет гэж хэлж болно. За тэгээд өвлийн нөхцөл бас мэдээж дэсвэртэйгээр хийгддэг. Ямар ч тийм нэг гацалт, зарцалт байхгүй гэсэн үг. За дэлгэснээс доошлоод мэдээж парны удирдлагууд байршиж өгсөн байна. За пара нэмж хасах, за мөн дээрээс нь аваараа гурвалжингаа хасах хэсгүүдийг ийм товчлуураар шийдэж өгсөн нь бас жолоочд илүү хялбар болгож өгсөн амар байдаг. За мөн дээрээс нь доор болохоор мэдээж wireless сэнгэлэгч утасгүй утсыг 50 ваттт бол дээрээ шууд тавиад сэнгэлэх боломжтой гэсэн. За хойшлоод автомашины маань үндсэн эрчак орширч байна. За энэхүү эрчак маань болохоор R&D M буюу одоо урагшаага явах за мөн механик горим руугаа шилжүүлэх гэсэн тохиргоонуудыг энэ дээрээс удирдаад явчихна. За хажуу талд нь болохоор мэдээж суудлын халаагуур хөргөөгөр 360 камер за мөн дээрээс нь богинозоо эргэлт за travel control за дундаа залгаж салгадаг мост хөндрүүлэгч за хойд дифференциал цэжлэгчийн товчлуурууд бүгд байрч өгсөн байна. За бас цахилгаан кардан автоголд буюу одоо гурван холбоо байрч өгсөн байна. За мод горим буюу одоо энэхүү хэсэг маань болохоор автомашин маань өөрөө явалтын гормуудтай. Тэрийг та энэ дээрээсээ ерөөсөө тааруулаад явах боломжтой. Цас, шавар, элс, за эко, нормал гэсэн гормуудаас та өөртөө тохирсныг тааруулаад замдаа бас тохирсныг энэ дээрээсээ тааруулаад эргүүлээд явах боломжтой байгаа. За голын хайрцагны хувьд гэх юм бол биш дээшээ онгоно. За эндээ бас ус ундаа хийгээд явах боломжтой. За голын хайрцагны боксны хувьд бол хэмжээ маш томтой. Энэ рүү та хүүтэн одоо AC үлээж байгаа тохиолдолд хүүтэн агаар орчино. За халуун үлээдэж байгаа тохиолдолд бас халаагаар орчино. Халаагаар хөргөөгөөр маш аягаар баягаар ашиглаад
явах хөрөн боломжтой байгаа. За энэ хойд хэсэгт болохоор 2 дугаар игнэний зорчигчийн хэсгийн за суудлын халаагуур болон за та энэ дээрээс бүх парныхаа тохиргоог өөрөө тааруулаад өөртөө тохирсноор тааруулаад явах боломжтой байгаа. За жолооны хурд буюу өрүүлний хувьд гэх юм бол та энэ өрүүлэн дээрээсээ бүхий л одоо бас уртлынхаа хянахыг удирдах, за мөн дээрээс нь cruise control-оо тохируулах, за урд машинаа мэдэрч одоо тооромслол системийг асаах, за мөн өрүүлний халаагуураа шууд өрүүлэн дээрээсээ асааж бас нь илүү хялбар болсон байна. За дээрээс нь та энэ дээрээс утсаа авах, дуугаа солих, за мөн хянах дээр ямар алдаа зааж ин тэр бүгдийг энэ дээрээс тохируулаад хянаад бас явах боломжтой. За мэдээж өрүүлний хойдолд бол paddle shift-ийн араа маань байршиж өгсөн байна. За энэ хүрээ та одоо механик дээрээ тавиад paddle shift-ээр араагаа нэмж хасаад явах боломжтой. За мэдээж гэрлийн болон за шил арчигчны 2 ирчак маань өрүүлнийхээ ард байршиж өгсөн. За өрүүл маань механикаараа доошиж дээшилдэг. За та энийг өөртөө тохирсноор тааруулаад явах боломжтой. За өрүүлний зүүн хэсэгт байрших энэ давчлууруудын хувьд гэх юм бол за хянахын brightness ихсгэж багасгах буюу гэрлийг нэмж хасах, за traction control буюу шаралтын эсрэг системийг унтраах, за мөн уруудлагын системийг асаах гэсэн давчлуурууд байршиж өгсөн. За мэдээж жолоочийн зүүн талд мэдээж цонхны тохирго, цонхны удирдлага байршиж өгсөн, толины удирдлага байршиж өгсөн байна. За тэгээд хаваал HC-ийн хувьд бол ерөнхийдөө энэ доторх салууны юмнуудыг одоо та ухаалаг системүүдэд ажиллуулахад илүү хялбар бүгдээрээ юм товчлуураар шийдэгдэж өгсөн гэдгээрээ бас даваа талтай байна. Жолоочийн голын тойл бол мэдээж автомат гэрэл бууруулагчтай. За дээшлээд бол люкны удирдлага орж ирнэ. За люк маань болохоор мэдээж хөшгөө хаах болон нээх боломжтой. За дараа нь та энэ хожуудлынхаа товчлуураар та люкээ бас нээх боломжтой байгаа. За панорамик люктэй учраас энэхүү люк маань тал хүртлэн онгоогоо зогсчихно. За тэгээ зуны нөхцөлд ингээд люкээ онгоолгоод явах боломжтой. За люкны дээр люкны удирдлагын хажууд дээр дээдлэлт нь болохоор мэдээд салууны гэрэл, за ийм сүүн салууны цагаан гэрэл, за дээрээс нь энд шилний хайрцаг байршиж өгсөн. Бас нэг даваа талтай зүйл гэх юм бол энэхүү салхины шил маань үйлдвэрийн ялцсан тэнтэй гэдгээрээ даваа талтай. За энэ нь болохоор өвлийн хүүтэнд хасах юмд өөрөө мэдрээд за өөр дээрээ тогтсон цас мөсийг бол бүрэн хайлуулах боломжтой юм ялцсан тэнтэй шил байдаг. За мөн жолооч буюу жолоочийн эсрэгтлийн зорчигчийн хаалганы шил маань давхар дууц харлагчтай шил байдаг гэдгээрээ даваа талтай илүү битүүмж сайтай болж ирж байгаа. За тэгээд энэхүү автомашины маань бас битүүмж дулаалгын хувьд бол үнэхээр дээд зэргийн гэдгийг нь одоо ингээ хаалга хаагдахаас мэдэгдэж байгаа. За мөн дээрэс нь жирвч эрзэнүүд маш олон нэмэлт ийм эрзэнүүд байршиж өгсөн. Нийт 3 6 давхар ийм хагарч хөлтдгүү герман технологийн эрзэнээр бүрэн тоноглогдсон ийм хаалга байдаг. За энэхүү автомашины маань түлхүүрний хувьд гэх юм бол нийт 4 түлхүүртэй. За мэдээж 2 түлхүүр нь смарт ухаалаг түлхүүр байдаг. За 2 нь болохоор ийм механик түлхүүр байршиж өгсөн байдаг. За энэхүү смарт түлхүүрэн дээрээс та автомашиныхаа дутуу хаагдсан цонх болон люкийг бүрэн хаах боломжтой. За мөн дээрээс нь алсаас машина хаана байгааг бас хайх боломжтой том зогсоол тавьсан үед. За механик түлхүүрээр болохоор автомашиныхаа хаалгыг төвжих болон онгойлгох, за мөн хойд аяллаа бокс онгойлгож хаах боломжтой байгаа. За хаваал HC маань зах зээлийн үнэлгээ 139 сая болон 149 сая төгрөгөөр Great Wall Motor Mongolia-гийн албан ёсны шоурумуудад за хөнгөний сонголт болон опшингийн сонголттойгоор бэлэн борлуулагдж байна.